Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар маш гоё амттай эрзээний чихэр хийсэн байгаа. Орцонд маань 100 мл жимсний сироп, биеийн гүзээлзэгний сироп хэрэглэсэн байгаа. 100 мл хүйтэн ус, 12 цайны халбаг нунтаг желатин, биеийн желатин хэрэглэсэн байгаа. 4 амны халбаг, лимоны шүүс орно. Бүх орцжороо бичлэг болгоны доор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд желатин ус 2-оо 1 савнд хийж холиод дасгалгааны температур 5-аас 10 минут байлгана. Ийм болсон желатинаа плетгийнхаа дундаж хэмдээр халааж хайлуулна, буцалгаж бол болохгүй. Ингэж бүрэн хайлахаар нь гаргаад 1 савнд хийгээ тавьчихна. Одоо жимсний сиропоо лимоны шүүстэйгээ холиод 1 савнд хийгээд плетгэн дээрээ тавиад буцалгаж өгнө. Би энэ удаа гүзээлзэгний сироп хэрэглэсэн байгаа. Өөрийнхөө дуртай ямар ч төрлийн жимсний сироп хэрэглэж болно. Ингэж буцалгаар нь гаргаад дээрээс нь желатинаа хийгээд сайн хутгаж хольж өгнө. Ийм болсон байна. Одоо эрзээний хэвэнд хийгээд хэвэнд оруулна. Би ийм өсвөлдүүдийг эрзээний хэвэнд хийсэн байгаа. Хэвний хэлбэр бол ямар ч үж болно. Харин заавал ийм эрзээний хэв байх ёстой. Дээр нь тунсан ийм цагаан хөөсийг нь хамж аваад чихрийн зурмгаа хэвэндээ хийгээд өгнө. Ийм болсон чихрээ хөргөгчөнд 2-оос 3 цаг байлгаж зарцаана. Эрзээний чихэр маань зарцаад ийм болсон байна. Одоо хэвнээс нь салгаад авчна. Маш гоё амттай эрзээний чихэр маань ийм болсон байна. Олон төрлийн жимсний сиропоор олон өнгийн эрзээний чихэр хийж болно. Мөн олон төрлийн хэвэнд хэвлэж бас болох байгаа. Ингээд амтад эрзээний чихэр маань бэлэн боллоо. Асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.